1990 оны зуршлын бүсийг харж байна. 2025 оны Улаанбаатар хот маань 440 мянган метр квадрат буюу анх 1950 онд төлөвлөжсөнөөс 6 дахин нэмэгдэж төлөвлөгдсөн байдаг. Улаанбаатар хот цаашаа аль хэсэгт илүү хөгжих ёстой юм бэ? Гэр ороолын дахин төлөвлөлт аль хэсэгт илүү хийх ёстой юм бэ гэдэг. 10 жилийн өмнө Азийн хөгжлийн банкнаас гэр ороолыг дахин төлөвлөхөд төслүүд эхлээд Динжи мянга дэд төв, Сэлб дэд төв, Дам Даржаа дэд төв, Шархаад дэд төв, Баян шууд толгойд дэд төвүүдийг үүсгэж Азийн хөгжлийн банкны төсөл 10 гаруй жил хэрэгжсэн. Үүн дээр бол цэглэхэн станц, дулаан гэдэг инженерийн дэд үтцүүдээс. Тэгэхээр энэ дэд үтцүүдийг бид нар түшиглээ. Одоо өнөөдөр Сэлбийн тэр бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа. Хажуучаа Дамбруугаад хилээд явахаар байж байгаа. Баян шууных бол бас хийгдээд Азийн хөгжлийн банкны төсөл явж байгаа. Толгойтх явж байгаа. Шархаадных бас ингээд явж байгаа. Анхны 20 минутын хот 24 мянган орчим хүн амтай юм хот байгуулгээд газар чөлөөлөлт бол 95%-тай дууссан. За өнгөрсөн жилээр бол энэ хэсгээр агаарын бохирдол 21% буурсан байсан. Энэ жил энэ хэсгээр хэмжилт хийгээгүй. Улаанбаатарын хэмжээнд бол бүтэн хэмжилт хийсэн байж байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна гэдэг маань энэ яндангал байх болох юм. Нүүрс түлж байгаа, гал түлж байгаа тохиолдол дээр үргэлж агаарын бохирдол байна. Тэгэхээр бид нар эцсийн шийдэл бол хүндээ ээлтэй, иргэндээ ээлтэй ийм сайхан хотыг үүсгэн байгуулъя. Тэгээд иргэдтэй залуучуудаа, ахмадуудаа, төрийн албан хаагчдаа нэг өнгөлттэй нөхцлөөр орон сууцжуулах боломжийг олгоё гэдэг энэ концепт бол Улаанбаатар хот явж байгаа.